За өнөөдөр бид үндэсний статистикийн орооны дарга Баттаатай за одоо эдийн засгийн өсөлт болон бусад одоо хүн амын төрөл зэрэг сэдвээр ярилцах гэж байна. За хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За хамгийн сүүлд 4-р сарын байдлаар эдийн засаг бол 7.8% одоо өссөн үзүүлэлттэй. За ерөнхийдөө бол хөдөө аж ахуйн салбарын болон за уул уурхайн салбарын одоо нэмэгдэл хүртдэг бол ерөнхийдөө нийт эдийн засгийн өсөлтийг бол бүрдүүлсэн хэвээр байна. Тэгэхээр түрүү жил бол одоо хөдөө аж ахуйн салбар бол нэлээд одоо зуудын улмаас одоо буураад те эдийн засгийн өсөлтийг доош нь татчихсан юм үзүүлэлт болж байна. За энэ жил бол харьцангуй гайгүй байх шүү байна. Тэгэхээр та бүхний харж байгаа сүүлийн 3 жилийн хугацаанд эдийн засгийн одоо салбаруудыг төрөлжүүлэх энэ бодлого статистик дээр яг яаж харагдаж байна? За ер нь цар тахлын дараагаар буюу 2023, 24, 25 оног дээр эдийн засаг дээр гарсан гол өөрчлөлтүүд юу гэхээр 2023 оноос эхлээд бол уул уурхайн салбар бол нэлээд тэлцтэй болсон. Өөрөөр хэлбэл энийг бид юунаас харж болдгоо гэхээр нийт одоо нүүрс экспортын бие хэмжээг хэлж болно те. За 18, 9 оны үед одоо 30 гаруй сая тонныг гаргадаг байсан бол одоо өнгөрсөн оны гүйцэтгэлээр бол нийт нүүрс экспортын хэмжээ 90 сая тонн төрсөн. За энэ хэмжээгээр ер нь уул уурхайн салбар одоо зэсийн байжмлын олборлтын өсөлт зэрэгээр бол эдийн засагт эзлэх хувь хэмжээ бол харьцангуй нэмэгдэж гарсан байгаа. За нөгөө талаараа бусад салбарууд дээр бол ялангуяа хөдөө аж ахуйн салбар дээр бол 2023-24 онд бол дараалсан 2 жилийн одоо зуднаас шалтгаалаад хөдөө аж ахуйн салбарын одоо нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ бол нэлээд буурсан байгаа. За урд нь бол одоо дунджаар нэг 10 гаруй 11%-тай хөдөө аж ахуйн салбар нийт эдийн засгийн эзлэх хувь байдаг байсан бол за өнгөрсөн оны гүйцэтгэлээр бол одоо 8 орчим хувь руу гарч буурсан байгаа. За дээрэс нь ер нь бол энэ хөдөө аж ахуйн салбар дээр ер нь сүүлийн жилүүд дээр ажиглагдж байгаа нэг хүчин зүйл бол энэ бүтээмжийн асуудал байгаа. За өөрөөр хэлбэл бид нэр 1990-ад он за 2000 оны их 2015 оны суур судалгаануудыг малын ашиг шимийн судалгаа энэ хөдөө аж ахуйн энэ үйлдвэрлэлийн судалгааг аваад үзэхэд хөдөө аж ахуйн салбар дээрх одоо мах ноолуураас бусад одоо түүхэн эдийн боловсруулалт ашиглалтын хувь хэмжээ бол эрс буураад байгаа. За өөрөөр хэлбэл одоо 2000-ад оны ихээр бол одоо нийт одоо малынхаа сүүг ашиглах байдал одоо нийтдээ бол 70-80%-тай тий зарим малын төрөл төр байсан бол за бидний 2022-оос 2024 онд явуулсан суур судалгаагаар бол одоо малын сүү ашиглах хувь хэмжээ бол одоо маш их буурч ийн. Өөрөөр хэлбэл малчид одоо малаас авах явдал бол нэлээд багасч ийн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл одоо нийт ямааныхаа 1%-ийг сааж ийн. Хоньныхоо 1%, за ямааны одоо 10%, за мөхрийн нэг 40-10%-ийг сааж ийн гэдэг энэ статистик үзүүлэлтүүд гарч байгаа. За энэ үзүүлэлтүүд бол 80-аад он, 90-ад он, 2000 оны үетэй харьцуулахад бол одоо даруй 30-аас 40%-аар буураад байгаа юм үзүүлэлтүүд гарч байгаа. За дээрэс нь бас энэ цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор энэ малын ашиг шимийн үзүүлэлтүүд өөрөө сүүний гарц буурж ийн, махны гарц буурж ийн гэдэг юм мэдээлэлүүд гарч ийн. За энэ өөрөө эргээд юу болж байгаа гэхээр хэд хэдэн одоо хүчин зүйлсийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хөдөөгийн өрхийн дундаж орлого өөрөө харьцангуй хотын иргэдээс одоо бага бах юм явдал гарч байна. За хоёрдугаарт бол малчтын өөрийн одоо бүлийн бүтцэд бол өөрчлөлт гарч байгаа нь өөрөө энэ бас малын ашиг шимдэр бол өөрчлөлтүүд гарч байна гэдгийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл дундаж одоо малчтын нас бол харьцангуй одоо хөгширж ийн гэж хэлж болохоор байгаа. 30 жилийн өмнөхтэй харьцуулахад бол дундаж малчтын нас бол бараг 10 жилээр одоо нэмэгдсэн ийм үзүүлэлтүүд гарч ийн. Дагаад бүлийн тоо цөөрж ийн. Өөрөөр хэлбэл хүүхдүүд нь хот сүрэн газар руу одоо сурахаар юм уу ажиллахаар яваад за малчид өөрөө үлдэхээр дагаад нөгөө малыг ашиг шимийг авах гэх мэт үзүүлэлтүүд өөрөө буураад ирж байна. За энэ маань өөрөө хөдөө аж ахуйн одоо бүтээгдэхүүний гарц буурах, за хөдөө аж ахуйн салбарын нийт эдийн засгт одоо эзлэх хувь хэмжээ буурахад бол нөлөөлөхөөр ийм статистик судалгаанууд бол гарч ийна гэж хэлж болохоор байна. За хоёр дахь энэ эдийн засгийн бүтцээр гарч байгаа өөрчлөлтийг харах юм бол эхний 4 сарын байдлаар 2025 оны байдлаар бид нэр гол одоо эдийн засгийн өсөлтийг авч явж байгаа салбар бол одоо уул уурхайн салбар байгаа тий. Нийтдээ бол бараг 4 орчим хувиар бол одоо энэ нүүрс зэсийн экспортын өсөлт, олборлолтын өсөлт бол эдийн засгийн өсөлтөд бол гол нөлөөг үзүүлж байгаа. За энийг дагаад тээврийн салбар бол одоо дагаад шууд өсчдөг тий. Ингээ нийтдээ бол ингээд бараг энэ 7.8% өсөлтийн одоо 5 гаруй өсөлт нь бол одоо
зис нүүрсний экспорт энийг дагсан тээврийн салбарын өсөлт дангаараа бүрдүүлж байгаа. За гэхдээ нэг бидний бас одоо олон нийтэд төлдөөлөн одоо мэдээлж ойлгуулж чадаагүй нэг зүйл юу нөхөр үйлчлэгээний салбарууд бол бас зарим салбарууд дээр бол одоо уналттай ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл худалдааны салбар, за зочдууд зоогийн газрын салбарын бодит төсөлт бол одоо эхний 4 сар 1-р улирлын байдлаар бол хасагтай гараад байгаа. За энэ яагаад чухал вэ гэхээр энэ хоёр салбар өөрөө хасалтай гарна гэдэгт маань энэ хоёр салбар дээр бол нийт ажил хүчний бол 3/1 нь ажилдаг. Өөрөөр хэлбэл хамгийн их одоо хөдөлмөр шингээдэг салбаруудын худалдаа энэ үйлчлэгээний салбарууд маань өөрөө хасагтай гарч байгаа нь энэ салбар дээр бол одоо тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл гарч иж магадгүй байна гэдгийг бол статистикээр бол илэрхийлж байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ эдийн засгийн 7.8% өсөлт маань голдуу уул уурхаагаар тэтгэгдсэн байна. Үйлчлэгээний салбар маань бол одоо бас хүндрэлтэй хэвээр байна гэдэг нь бол ажиглаж байна гэсэн. Нилээн тэнцвэр муутай ийм одоо эдийн засгийн бүтэц харагдаж байна гэж ойлгож болох уу? Таны хэлж байгаас харахад ерөнхийдөө хөдөө аж ахуйн салбарт бол нөөц бол хангалттай ашиглагдахгүй байна гэсэн үг. Тий, хөдөө аж ахуйн салбар дээр бол одоо бид боломжит нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь бол нэгдүгээрт бол энэ мэдээж одоо өртгийн сүлжээний дэд бүтцээс хамаарж байна. Хоёрдугаарт нийгмийн өөрчлөлт маань өөрөө энэ хөдөө аж ахуйн салбарын бүтээмжтэй бол шууд нөлөөлж байна гэдэг хэлж болохоор байна. Түрүү хэлсэнтэй малчин өрхийн одоо ам бүлийн тоо цөөрж байна. Залуу малчдын тоо өөрөө цөөрж байна. Өөрөөр хэлбэл мал аж ахуй, хөдөө аж ахуй маань өөрөө бас их бүл шаарддаг, хөдөлмөр шаарддаг салбар байдаг. Тийм учраас бол энэ дээр бол эргээд ингээ харахаар мах, ноолороос бусад одоо төрлийн бүтээгдэхүүн дээрх авах ашиг чимийн үзүүлэлт бол жил ирэх тусам бол буураад байна. Энэ дээр бол бид нэр одоо энэ хөдөө аж ахуйн салбар дээр тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт, энэ үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх төр бол алсын хараатай бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ чигээрээ явах юм бол энэ маань бол үр ашиг бол модж байна гэдгийг илэрхийлж байна.